Эзэн хаан аймгийн харьдалжинжин бейсийн хошууг эртээр үеэс харамч, хараалж, хурд гурвааран халахад алдартай нутаг гэдэг байлаа. Хинтээ аймгийн галшар сумын нутагт төрсөн гулай хожид ловсон болон хэмээх гайхамшигтай шооч хүн 20 дугаар зууны дунд үед амьдарч байжээ. Гулай ловсон болтон харбагийн аль шооч байснаас гадна нүсэр том биетэй барилдаж нуцалдах дуртай бүх хүн байсан гэдэг. Яг одоо бичлэгээ үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. YouTube суугаа subscribe хийж мөн бичлэг дээрээ заавал лайк дараарай. Баярлалаа. Ямар ч л байсан Монгол бүхийн онолтонд Хинтээ аймгийн галшар сумын харьяад улсын хүчит зан лувсан болтон хэмээн тодорхой бичигдэн үлдсэн байдаг. Энэ дуйлан тэрийг соц нийгмийн харах хууль ам цуурлаа гэж олон удаа яллаж халахын шоронгийн тав болгож тавлсан юм. Ам цуурах гэдэг нь одоогор бол сонинуудын бор шувуутай төстэй. Гим хоргүй илэлэл маягийн зүйл юм уу да. Аймаг сумынхаа бөгчүүдтэй эгнэхгүйгээр чангарч улс наадмыг мөрөөдөх хөлсөн гулиалуулсан болдон өөрийн эхнэр болон хайртайгаан цохныхоо хамтаар ярамгийн ногоон дэнжийг зорьсон юмсанж. Мэн нэр эхнэр охин хоёроо наадмын талбайд тухтай газар суулгачаад өөрөө халахын сайжуултыг барилдаж гарч илдэ. Энэ үед улсын наадам 7 хоног болдог байж. Луусан болтонгийн үзэсгэлэнт эхнэр нь охиноо бүх үзэж байгаа хүн захиж үлдээгээд явж. Энэ хооронд мань эхнэр баг хурлын тэргүүлэгчдийн дарга баяртай танилцаад авч. Танилцаа зогсохгүй шилэн портод сууж туулгоолын хаваар хэд хэдэн зугаалахын тулд охиноо үлдээсэн юмсанж. Луусан болтонтой бүхийн гал уулан хамтожсэн нэгэн ховж нөхөр чиний эхнэр дарга нарын наадам үздэг эндэрлүү гүйж охиноо танихгүй хүн захиж орхиод байн очиод байдаг болчихлоо. Чиний бүхийн хиймэр лундаг боддоггүй хөгийн хүүхэн юм да гэд хүн шургаад авч л дээ. Өгийн шартай зэзэн цэлмэг өгдөө түргэн ажтад лувсан болтон улсын зан цод хүрдсэндээ буурж ирдэж авгаатайгаа жиг ургуулсан хүүхэмсэг нөхрийн тоосыг нь гөвөд өргөдөл хэрэг бичтгэн дэр. Монгол улсын баг хурлын дарга баярт гар хүрнэ гэдэг бол аимшигтэй том гинт хэрэг. Одоогор бол улсын их хурлын дарга Дембэрлийг зодсон тайлаад л хэдэн жилийн өмнө Дембэрл дарга туслахаа улсалсан ч албан тушаал дуртай нөхөр нь сайхан талан болсон гэдэг шүү. Хүн хүний арин шингэж эксэн байгаанда. Улсын зан гулай луусан болдон энхүү нам төрийн нэр зүтгэлтэн хүн шоглсон хэрэг өдөөсөн учраас 5 жилийн хоригхал эдэлхэр болов. Луусан болдон шоронд орох цаг үед Монголын шорон их толгойгон олгон байжгсан байж. Мөлзийнхэн гэдэг нөхдүүд одоогор бол бүлэглэл ухаантай юм уу да. Ялан дийлж засангийн дарга нарыгч мулцлах жахам танхаарч байлаа. Өөрийнхөө хүч тэнхээд дэндүү ирдэж явсан гулай лувсан болдон улаан байшингийн овгор ялтан олон бандыг зовоосон оргой жондог залуу хувгар пенсийн цэдэн гих мэтийн үлэг дахал хулгайчуд муулцлах гэж очиод хэмэх доошоо ороод олзоолох нь бүхэл өөртөө шоглуулад бутсан гэдэг. Өчигдөрхөн шоронд орж ирчгээд ялтан зодож танхаарсан гулай лувсан болдон тэр доороо шоронд орсон хүн бүхний амархан холдоод байдаггүй эрх мэдэл. Алдар нэрний эзэн болж шоронгийн дээд нааранд залрлаа. Улаан байшингийн овгор уулгарууд гулай лувсан болдонд хандан торгон өмд өмсөж боргийгэн эдсэн хөөхөн банд таалж хасгарсан биенийхэн чилэг гаргаажтэй гэж талзаасан. Тэр үеийн хулгарууд бандта торгон өмд өмсөөлж боргийгэн идүүлдэг байсан юм гинлээ. Өгийн хинэггүй гулай лувсан болдон маг хөөхөрч эхнэрээ хангаж чадахгүй эрхэм дарахын өөрт оруулчихад энэ бус хүнийг юу гэж бодох вэ? Эр биеийн гутааж таалах хүлээдэ. Улсын цодтой бүх хүн уухан шиг мунаг байж болохгүй гэж шүлэглэн хэлжгээд яваад өгсөн гэдэг. Энэ мөчөөс эхлэж гулай лувсан болдонгийн толгой холбон шүлэглэх авьяасан цоорч засангийн дарга нарт хошин шиг тоглолт үзүүлдэг жүжигчин болон хувирчээ. Гулай лувсан болдон хэдэн хоригдлоотой зам засах ажил томилогдоод ажиллаа хийж байдал 2 цагаан хонгод дээгүүр нь нисээд урагшаа чигтээ өнгөрчээ. Өөнийг харж суусан гулай лувсан бааталтан Орос Монголын цагаан газарга хятад орж ногоо гуйхаар явна гэж хэлээд хамт байсан хоригдлуудаа хөгж өгöd өнгөрч. Залсан сайжруулахын дарга нар гулай лувсан болдонгаар шог хошин зүйл яриулж найзам шиг хөгжилдөж байдаг ч ноото зүйлээр цуурч магадгүй гэж сэжиглээд нэгэн ялтанг нохоодж бай гэдэг үүрэг өгсөн юмсанч.
Өндөр шин харамчтай бооны нохой гулайл усан балдангийн амнаас ноото үг сонссондоо очиргүй их баярлаж тэр дорол засангийнхаа дарга нарт алтан хушуу хүргээд авалгүй яах вэ? Гулайл усан балдан том дарга зодсон хэрэгтээ эсэргүү мэд адлагдан засангийн дарга нарын харанд онлогдсон өвс сэвэл гарвал яллыг нэмэх сонирхол асар их байсан нь дээрээс хайсан чулуу байлаа. Гуйлал усан балданг Орос Монголын найрамдалд сэв суулгах гудам шиг үг хэлж агуу их Орос гүрний ногооны гуйлагчин гих мэтэр доромжилсан гэж үзээд эдлээгүй үлдэж байсан ялан дээр нь 3 жилийн ял нэмжээ. Гандан буурахгүй зоглог явахыг үргэлж хүсдэг гуйлал усан балдан 3 жилийн ял нэмүүлсэндээ ажрах үгүй давж дэлгүүрт орчход худалдагч бүсгээд гандаж загсан талх руу заагаад дүү охин ахта тэр Иринагийн 90 булчингаас хоёрыг өгөөж гэж хэлээд дэлгүүрээс гарчээ. Гуйлал усан балданг байнга л бууны нохой дагаж явдаг нь хууль байсан болохоор тэр дорол талах худалдаж авсан асуудал дарга нарын сонорт хүрснээр бас л найрамдалд сэв суулгах ноото үг зурсан хэрэгээр дахин 5 жилийн ял идэлүүлсэн гэдэг. Гуйлал усан балдан энэ үед дөрвөд хүн муутай дөрвөн шир мал биш гэж хэлээд засангийн дарга нарын зүрхийг зогсоох шахжээ. Манер заагуураа юу зэдэн бол даргыг хэлж байгаа юм. Дарга зоддог, дарга дурамжилдаг гуйлал усан балданд мөн л ял нэмээд хотын төвч явах байсан Улаанбаашингийн шоронгоос цөлж Хэнтэй аймгийн Бэндэр сумын нутагт байсан онон дундын хорих руу илгээсэн байна. Дуус хорих анги руу зөлөгдсөн ялдангууд өдөржин машины дэвшин дээр зэгсүүлж явсаар шүүн дундын үед Бэндэрд очижээ. Шин ководыг заалтгүй байр гэсэн нэр хаягтай нэгэн нүхэн байранд оруулчихсан юмсанч. Хуучин холгорууд шинээр ажиглаж ирсэн ялдангуудыг дээрэмдэж хөөхөн хөлжөөд унтаж амархаар болов. Шин ялдангууд шээлтүрийн ойролцож эхэлдэж унтаж ивэ олохгүй зогсоцгаач байлаа. Дэгтэл гуйлал усан балдан нааран дээр унтаж байсан дахал холгоруудад хандан та нар надад унтаж амрах наар гаргаж өгөхгүй юм уу гэж даруухан өнгө аястай хэлсэн байна. Нааран дээгүүр заларч байсан дахал хулгайчуд энэ хэлдэг. Эдмүүдийнхээс арга эс чинь өнөөдөр шоронд орж ирчгээд наар өг гэж томордог хин бэ. Наадах шинэ хулгайч буухалаад хандыг наг дараад өгөөж гэж нөлөө бүхий бололтой нэгэн ялтанд хэлэхэд нэгэн сараа нэг ялтан гуйлал усан балдангийн ааг өмгийг дарахаар босдол заадах нь ганцхан ухас гийгээд нааран дээр унтахаар хэвдэж байсан дахал ялтангуудыг захаасан шүүрж аваад хан руу савж гарчээ. Юун гуйлал усан балдангийн хандыг хагдарах мань хэд ямар гээчин тэнхээтэй бүхий шоронд орж ирээд бидний сүйд хийхэр болов гэж сандарцгаажээ. Тэгээд таны нэр алдрыг сонсмоор байна гэж жижигрэхтэн гуйлал усан балдан айлаа зангаараа маг хөхөрч намайг та нарын шоронгийнхоо дарга нараас асуугаарай. Одоо надад унтах наар гаргаж өг. Мөн надтай цуг ирсэн холгоруудыг нааран дээр унтуул гэж дахал холгоруудад өөрөг өгөөд өөрөө цайхол зөвлөж идээд дуухтай гэгч нь амарсан гэдэг. Онон дундын хорихын овгор холгорууд гуйлал усан балдангаас жирэхэд хор найруулж буцаагаад Улаанбаашингийн төв хорих руу ачуулаад амжсан байна. Зугаалж яваад ирсэн гуйлал усан балдан уйдагаан гаргах гэж дэлгүүрээр хийсэж явдал тухайн үед нүднийг юм байсан хям лангуун дээр байхыг харж хаад эхэд олзуурхан. Хөөе, тэр Оросын хар хошног метр нь хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ? Гэж худалдагчаас асуугаад оргисон гэж. Ингээд тусал дахин хэрэг гамандаж Сесэр улсыг гутаанд оромжилсан хэрэгээр ялан үүссэн учраас ардын хөсгөлийн 30 жилийн ойгоор гуйлал усан балдан шоронгоос өршөөлөр гарна гэж итгэж байсан итгэл талар болжээ. Гуйлал усан балдан ихэд гоморхож шагаа харваж байхдаа урдуулын орой дээр 30 жил, Улаан тамхины бөөр дээр 30 жил, Ирэн шаацангийн амсар дээр 30 жил, энэ миний биеинд 30 жил дуссангүй гэж хэлжээ. Тэгээд сумаа давлаа хийтэл тавьж байсан байна. Гуйлал усан балдан 54 наснда 2 яс шоронгоо салаад төрлөх нутаг Хэнтэй аймагтаа очиод олон жил өмсөөгүй зодог шуудхан өмсөж наадунд барилдаж 3 даваад аймгийн хурц арслан могоо химэхээс эндмиг амлаж барилдаг өвдөг шороотон ихэд сэтгэл нь хөдөлж би хар цай олон жил уусанда тэрнээс үшээс өдөө цай ууж байсан бол өлхөн үзүүрлэх юм байна гэж хэлээд дахимаа өгсөн гэдэг. Нутаг усандаа дэлдэн гулаа гэгдэг тэрбээр гал тэрэг ирж яваа хараад эди
ууй гэх юм буцахтаа ханлаа задлаа гэх юм гэж зуурна. Хөшөөнүүдээр хийсэн зуурхланч бий. Сүхбаатарын хөшөө гараа өргөн талаар дүүрэн мал байна гэхэд Ленин таллаад авъя. Даваа игээд нэг гараараа зааж. Дэгтэл Сталин хармандаа гараа хийн би тэгвэл мөнгийг нь гаргая гэх юм гин. Дэгтэл дэ нацаг дөрж бичиг цаас гарган би хурдхан шиг дансыг нь бодъё гэсэн гин. Нийгмийг аюулаас хамгаалах яамны бууны нөхөд лувсан болдодгоо энэ юу гэж байна гэдэл элдв юм асуухад манер хариулдаг байж л дээ. Тэгээд л зуурсан хэрэгээр онон дундын лагерд гулаал усан болдон мод хийхэр уулна гарч. Өвлийн эд хүйтэнд төвөөс ирэх хүнс засанд боогдон хоригдлууд хагас өлсгөлөнгийн байдалтай байна. Уулын бэлд нэгэн айл байх. Тэр айлын эзэн даш сүрэн засарлсан өглөө босоод ирвэл хашааны мөхөрт уйсан шудлан ирэн алга байж гин. Хашаага иргэн тойрон харвал уулууд явсан 47 см-ийн орос хэсгийн гудалтай хүн юмр байх юм гин. Тэр мөр өхөр дуусан шинж алга. Даш сүрэн өвгөн тэр мөрөөр яваад байвал 2 км гаруй газарт байх хоригдлуудын байранд очиж хашир өвгөн шууд галт тогоонд орвол шинэхэн ажилласан өөхөр юм ах. Гэдэс дотор нь байлаа. Өвгөн хоригдлууд дээр очин миний нэг шүдлэн ир өөхрийг танаахан туужчихжээ. За тэр яах вэ? Та нар мөрийг нь гаргахгүй яаж авчирсан юм бэ? Ахта хэлчих. Улгаалсан хүний хэлэхгүй бол хилам хийн гэж. Дэгтэл жигтэйхэн том жигтэй янхийсэн том өвгөн босож ирээд аргагүй эрхэнд тулгааснаа хүлээж. Өвгөн яаж авч явсан юм бэ гэхэд гулаал усан болдон дөрвөн хөлийг нь хонжилж хүлээд үүрээ зүтгэсэн. Модны хожил дээр сууж замдаа сууж амарсан гэдгийг хэлжээ. Даш сүрэн ийм хүч тэнхээтэй хүн байдагт нүдээр итгэж сэтгэл баяслаа. Миний хүү өлсөд байвал манад очиж бай гэж хэлээд ямар нэг хэрүүл зараг үүсгэлгүй явуулсан гэдэг. Харин ч бүр өвгөн сүү цагаан эд гулаал усан болдод авчран өгч ихэд хүндэлдэг байжээ. Шоронд ойрхон суурхлын хэрэгээр орсон гулаал усан болдонг ардын хөлсгөлийн 40 жилийн ойгоор дархан авраг бэ төвдөн дорж хүндэтгэл үзүүлэн дагуулan бүх үзүүлж буй. Хамтар татуулсан бартаар нь өдгөөж бий. Хаалт нийгэмд ам хуурай байлгүй чадлынхаа хэрээр үннийг дураараа бурж явсан лувсан болдон шархатны сэтгэц мэдрэлийн эмнэлэгт нас орсон билээ. Улсын наадамд ганцхан удаа барилдахдаа заан хэмээх өндөр цолыг гуйж биш гуйдаж авсан ээгэлгүй хүчтэн амнасаа болж 30 гаруй жил шорон суусан гулаал усан болдонгийн гунигт амьдралаа сүгүүлэхэд нэг иймэрхүү л байна.